Тэрсний дараа хэрхэн хурдан сэргэх вэ? Гэр бүлийн хүний халамж, би витаминуудыг зөвлөнө. Эрүүл мэндийн чек хийлгээрэй. Өөртөө л хамгийн их хайртай байгаарэ ээжүүдээ гэж. Сайн байцгаана уу? За бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. За тэгээд энэ удаагийнхаа амьдралд ойрхон зүйл ярих сэдв маань тэрсний дараа хэрхэн хурдан сэргэх вэ талаар өөрийнхөө туулж байгаа туршлагаасаа та бүхэндээ хуваалцъя. Тэгээд ээж болгон, эмэгтэй хүн болгон өөр замналыг туулдаг, өөр хүүхдүүдэд тээдэг, өсгөдөг учраас бас заавал 100% битгий дагна гэж битгий ойлгоорой. Зүгээр хэрвээ та надтай ойролцоо байх юм бол миний хэлж байгаа зүйлсүүдтэй ойролцоо хүүхдээ тээсэн бол эдгээр зүйлсийг бас анхаарал үзээрэй. Тэгээд ерөнхийдөө эмэгтэйчүүдийн бие махбод төрсний дараа харьцангуй бас ойролцоо байдаг. Тэгэхээр төрсний дараах бас юуг анхаарч эрүүл мэндэ хэрхэн яаж гамнах вэ? Хэрхэн яаж эмчэд үзүүлж хандаж өөрийгөө хэрхэн сэргээх вэ талаар та бүхэндээ өөрийнхөө туршлагаасаа хуваалцъя. Миний хувьд харьцангуй хүүхдээ бас их сайхан хөнгөн тээсэн эмэгтэй байгаа. За хөнгөн тээсэн гэдэг нь юу вэ гэхээр би эхний 3 сар бол эмч маань намайг хөдөлгөөний хориглоорой гэж зөвлөсөн. Эхний 3 сар өглөө оройдоо ажил руугаа алхдаг. Яг тэр зарчмаараа л байж байгаа. За 3 сарын дараанаас ургийн хөгжил хэвэн байна гингүүт нь ерөөсөө хуучин амьдралынхаа хэм маягт орсон. Хуучин амьдралын хэм маяг гэдэг нь юу вэ гэхээр би 7 хоногт нэг удаа ууланд алхдаг байсан. За тэгээд яг тэр хэм маягтаа хэмнэлтэд орсон. Гэхдээ жирэмсэн болсноор илүү өндөр уул руу огцом авиралт хийн гэхээсээ илүү намхан мод ихтэй агаар устай тийм газар руу явахыг хичээсэн. За тэгээд тэр үедээ бол би дандаа чингэлтэй хайрхан руу алхдаг. Чингэлтэй хайрхан бол доор зөксөөл дээр очиод ерөөсөө ингээд буугаал мод руугаа орчдөг. Тэгээд өөрөө их өндөрлөг газарт байрладаг учраас им огцом өгсөж байгаа нь мэддэггүй тийм хайрхан. За тэгээд хүүхдтэй болон жирэмсэн ээжүүд бас тэнд агаарлахад их тухтай байдаг учраас би чингэлтэй хайрхан руу их алхсан байгаа. За тэгээд дугуй цагаан руугаа бас хийдэд алхсан. За ингэж хөнгөн тээж явж агаад төрсөн. За төрсний дараа бие махбод бол харьцангуй бас гайг байсан. Гэхдээ л бас нөгөө тамирдна, хөлс гарна, сулдна, сул байна, нойр мөглөн ядарна тэгээд шүн босоод хүүхдээ хүүлэхээр мэдээж нойр дутуу явна гэдэг иймэрхүү зүйлүүд байсан. За энэ хэсгийгээ тэгэл ингээл нөгөө огцом ингээл уур хүрээл ингээл нөгөө эмэгтэйчүүд тэгдэг штэ. Төрсний дараа ерөөсөө нөхрөө харахаар л уур хүрээд идэг гэдэг тэгээд идэг штэ би ч гэсэн мэдээж бас тэр замналыг туулсан. Учир зүггүй ингээд нөгөө нэг юу яагаад ахын хайшин нөгөө шалтгаангүйгээр ажиллаад ахын хайшин. Гэтэл нөгөө тэрийг тэгээд өгөөч, энийг ингээд өгөөч гэхлээр ингээд нөгөө заримдаа сонсоогүй, заримдаа ингээд буруу хийгээ, заримдаа ингээд удаад ахлаар ингээд огцом уур ингээд дүрс гэл ингээд л өгсөн. Витамин хэрглэж эхэлсэн. Төмөр, кальц, омега хэрглэж эхэлсэн. За тэгээд кальцаа бол нэг сар гарan уугаад болсон, зөксөөсөн. За омегагаа бол 3 сар уусан. За төмрөө бол 2 сар гарan уугаад угаасаа дууссан гэд иймэрхүү юутай витаминууд хэрглэж исэн. За тэгээд бас нөгөө төрсний дараах эмэгтэйчүүдийн витамин гэд бас SVC-ийн нэг витамин хэрглэсэн. За тэгээд витамин хэрэглээлээ. За тэгэл ерөнхийдөө бас их дажгүй боллоо ингээл нөгөө юуны ирэхээр цаг хугацааны ирэхээр гэдэг шиг нөгөө хөлөрх нь багасаал, нойрны чанар сайжраал, уур уцаар жоохон ингээл дарагдаал ингээл байж илаа. Тэгсэн чинь чих ингээд нэг юм сонир хүндий юм шиг ингээд сонсогдоод жоохон дүлэрх гээд байгаа юм шиг тийм болол байла. Тэр шинж тэмдэг болохоор жирэмсний үед бас анзаарэгдэжсэн. Сүүлийн саруудад бас ингээд шөлтөө хоол идэх хэрэгтэй юм баах, ядраад байгаа юм баах гэл ингээл аль болох амраал шөлтөө хоол идэл ингээл яваад исэн чинь биш ээ. Намддаггүй. За тэгсэн чинь
хоолунд маань болохгүй байгаа юм болоо ч гэж бодоод гадуур энэ ингээл хоол идэх ч юм уу тиймэрхүү байдлаар ингээл яваад исэн чинь болдгоо. Тэгээд саяханаас бас тэр шинж тэмдэг дахин илрээд тэгээ би нөгөө найзуудтай хэлээд ууланд алхаж байхдаа найзуудтай хэлсэн чинь нөгөө чих бол ингээд нөгөө тэнцвэрийн эрхтэн учраас чи ингээд уул хаданд ингээд явдаг хүн ингэж явж байгаад очиж байгаа тэнцвэрийн эрхтэн шүү. Тэгэхээр айгуу сайн анхаараарэ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би уламжлалтын эмнэлэг рүү хандахаар шийдсэн. Тэгээд уламжлалтын эмнэлэгт хандаад судалгаа бариуллаа эхний ээлжинд. Одоо онцлогоогоо хэлэх нь шүү дээ, тий. За тэгсэн чинь хий хурсан байна. За сүүлийн 7-8 жилд одоо хий чи ингээд хуримтлагдсан байна. Хий ингээд яагаад хуримтлагддаг вэ гэхэлэр ингээл нэг удаадаа ингээл шууд үүсчдэг ид биш. Маш олон урт хугацааны турших одоо ядаргаа, стресс, амьдралын хэм маяг, идэж ууж байгаа зүйлээс ингээд холбоотойгоор хий ингэж хуримтлагддаг. За тэгээд харьцангуй таны хувьд хий чинь арай гайгүй байгаа учраас төрсний дараа та ингээд ямар байсан бэ, хэр хямарсан бэ гэл тэгжэн гайгүй байсан гэл тэгсэн чинь хий чинь гайгүй болохоор тэгж байгаа. Тэрнээсгүй болохоор одоо хий ихтэй байж байгаа төрж мөрсөн тохиолдолд одоо эмэгтэйчүүдийн нөгөө төрсний дараах сэтгэл готрол эндэрт маш амархан өртөхгүйд байдаг тийм болдог гинэ. Тэгэхээр энэ хий гэдэг зүйлийг маш сайн анхаарч явах хэрэгтэй юм байна. Бид ингээл унгуулаал, хихрүүлээл, нэг бол ингээл чих шуугаал, дүмнээл ингээл тиймэрхүү байдаг шүү дээ, тий. Тэгээд нөгөө хий ингээд аривцсны шинж тэмдгүүд хэрвээ танд илэрсэн бол тий одоо төрсний дараа чинь тийм зүйл илэрсэн бол ер нь бол маш хурдан бас үзүүлж харуулах хэрэгтэй юм байлээ шүү гэдгийг хэлээ. За тэгээд уламжлалтын эмнэлэгт 7 хоног барай хийлгэлээ. За үнэнхээр сайхан сэргэж байна. За тэгээд одоо нөгөө төрсөн гэхэд одоо таны одоо булчингийн маас энэ дэр маш сайн байна. Тэгэхээр ингээд нөгөө тасгал хөдөлгөөнөө сайн идэвхтэй хийгээд агаарэ гэж одоо зөвлөсөн. Тэгээ гамаа бариад тасгал хөдөлгөөнөө сайн хийнэ л гэж бодож байна. Тэгээд одоо бас өвгдө 4 сар хүрсэн болохоор бас ажилдаа орно гэж бас төлөвлөж гисэн байгаад байна. Тэгээд ер нь бол төрсний дараа сэргэлт гэдэг зүйл юун дээр хамгийн их одоо авч байна вэ гэхлээр гэр бүлийн хүний халамж хамгийн нэгдүгээрт гэж хэлнэ. Одоо гэр бүлийн хүн чинь те одоо ингээл гэрээс гарах хэдий ингээд хүүхдээ ингээд хөхүүлээд гэртээ байдаг ч гэсэндээ гарч орох хэрэгтэй шаардлага гардаг байхгүй. Тэгээ заримдаа ингээл бас гармаар санагдана. За тэгээ тэр үед нь болохоор ингээд гэр бүлийн маань хүн ингээд айгүй сайхан хүүхдээ хараад үлдчихдэг. Ээж маань ч гэсэн надад тусалдаг гэд тэр зүйл ингээд одоо би ингээд тэгэл буцаал одоо би хүүхдэд төрүүлснээс хойш сарын дараа буцаад хуучин одоо амьдралынхаа хэм маягт орж байгаа хгүй. Хуучин амьдралын хэм маяг гэдэг нь юу вэ гэхэлээ би 7 хоногт нэг удаа ууланд алхахтаараа алхаад ингээд эхэлчихэж байгаа хгүй. Тэгээд 7 хоногт нэг удаа өөртөө 100% цаг зарцуулаад тэгээд ууландаа алхачаад бууж ирээд сайхан кофе уугаад хүмүүстэй ингээд нийгмийн харилцаанд ороод ингээд явхлаар сэтгэл санаа үнэхээр дээрдт юм байлээ. Үнэхээр сайжирт юм байлээ. Эхний 1 сар бол би амар хэцүү байсан шүү дээ. Ингээд хүүхдээ ингээд уйлгнаал ингээд хүүхдийн маань бас шар буухгүй нэлээ удсан. Тэгэл тэр үед ингээд хүүхдээ харахаар л өрөвдөөл уйлж гаал амар сэтгэл санаа тогтворгүй тий гэр бүлийнхэндээ ууралж гаал загнаж гаал тэгээд байсан. Тэгээд ингээд айжмаар амьдралынхаа хуучин хэм маяг руу ороход гэр бүлийн дэмжлэг хамгийн нэгдүгээрт чухал юм байлээ. За хоёрдугаар би витаминуудыг зөвлөнө. Та өөрт тохирсон эмчээсээ асууж агаад шаардлагатай гэсэн витаминуудаа заавал хэрэглээрээ авч уугаарай гэж хэлээ. За 3-дугаар чухал зүйл юу вэ гэхлээр та одоо эрүүл мэндийн чек хийлгээрэй. Төрснийхөө дараа би шүдээ, нүдээ за тэгээд юугаа үзүүлсэн. Тэр уламжлалтад суцаа байруулад тэгээ барайнд явсан гэсэн ийм зүйлсүүдийг хийлгэсэн. За төрсний дараах эрүүл мэндийн чек хийлгэн гэдэг бол үнэхээр чухал шүү. Таны эрүүл мэнд юу өгүүлээд байна, юу дутагдаад байна гэдгийг одоо маш сайн мэдэж авч баг дээр нь ингэж эмчилж засах шаардлагатай шүү гэдгийг хэлээ. Тэгэхгүй бол ингээд нөгөө ээжүүд маань завгүй байна. Тэ хүүхдээ ингэж ийн гэд ингээд өөрөө ингээд ядраад юу хагаад яваад ахлаарэ хүүхдээ
ээжүүдээ харахад ч гэсэн хэцүү ядрах тийм шинж тэмдэг илэрх үе. Тэгэхээр хэрвээ та ингээд жоохон л завирлж байгаа бол гэр бүлийнхнээсээ тусалцаа дэмжлэг аваад өөрийгөө одоо эрүүл мэндэ үзүүлэх чиглүүлэх зүйл дээр битгий цаг алдаарэ гэж хэлмээр байна. За тэгээд миний хувьд бол уламжлалтын тэр барай засал хийлгсэн нь маш онсон гэж бодож байгаа. Тэгээд хий хуугаа дараад нөгөө чих дүнгээд идэг янз янзын одоо юунуудаа шинж тэмдгүүд маань арилсан мөн одоо энэ нөгөө үенүүд маань ингээд атгаж чадахгүй ингээд болцсон байсан. Нөгөө жирэмсний сүүлийн саруудад ингээд атгаж чадахгүй өглөө осохоор л ингээд бадаарцсан ингээд атгаж чадахгүй юм болчиход исэн байхгүй юу. Тэгээл ингээд гар мараа угаагаад өглөө сэрээд ингээд ясны хэсэг хугацааны дараа бол зүгээр болчдөг. Тэрнээс бол ингээд өглөө сэрэхэд бол үнэхэр хэцүү ингээд байгаад байсан. Тэгээд энэ шинж тэмдгээ дарахын тулд бас уламжлалтад хандсан байгаа. За тэгээд нөгөө хүүхэд байхдаа хоолойны ангинтай байсан бол энэ нь ингээд үе мөч рүүгээ ороод тэгээ баг дээр нь дарж авахгүй бол улам ингээд нас ахих тусам бүх үе мөч рүү ингээд ордог тийм аюултай зүйлээ тийм үлээ. Тэгээд баг дээрээс нь үзүүлж байгаа төрсний дараа ер нь бол эмэгтэй хүн их эмзэг болчдөг, өвддөггүй байсан зүйлс өвддөг, шинээр зүйлс өвдөх, эсвэл хуучин өвддөг байсан зүйлс илүү сэтэрч өвдөх ч юм уу тиймэрхүү зүйлүүд ажиглагддаг. Тэр үед нь бас ээжүүд маань өөрсдөндөө цаг зав гаргаад заавал үзүүлж байгаарэ, чекэ хийлгэж байгаарэ гэж хэлмээр байна. За тэгээд энэ удаагийн амьдралд ойрхон зүйл ярихыг хичээсэн энэ удаагийн манд дугаар энэ хүрээд өндөрлөж байна. За тэгээд бүх сайхан ээжүүдтэй эрүүл их харуул сайхныг хүсье. Тэгээд эрүүл ээж, сэтгэл санаа өөдрөг тийм сайхан ээжээс мэдээж сайхан үр хүүхэд одоо сайхан үр хүүхдүүд маань өсч өндөх болно. Тэгээд өөртөө хамгийн их хайртай байгаарэ ээжүүдээ гэж хэлмээр байна. За тэгээд бас ийм сайхан ээжүүдийн гэр бүлийнхэн хүмүүс нь ч гэсэн нэгдэхгүй тэдгэрийг бас маш сайн дэмжиж байгаарэ гэж хэлье. За тэгээд энэ удаагийн дугаарыг энэ хүрээд өндөрлөж байна. Инэртлэн сонссонд баярлалаа. Хэрэгтэй зүйл ярьсан гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа.